За интро хийцгээе. Нүвэ 3 минут өнгөрсөн шүү дээ. Би бүрээ хизээдээ болцсон байж. 20 lessons we learned in our 20s гэдэг бичлэг эхэлж байна. За. За миний хамгийн ихний хуваалцах зүйл бол суралцсан зүйлсийн нэг нь амьдрал бол уралдаан биш. Тэгээд яаж энийг суралцсан мэхээр би чи их сургуульд ахлах сургуулаа Ромжид хүний мэдээ. Юу мэдгүй байгууллага юм байна. Их сургуулаа төгсчөө биш ахлах сургуулаа төгсчөө шууд их сургууль руу ороогүй. Тэгээд тэрнээс болоод ингээ хамаатан садангуудаас ялангуяа айгүй их тийм сэтгэлдлүүд ингээ тэг сөрөг сэтгэлдлүүд сонсдог ус байхгүй. Тэгээд тэрнээс болоод айгүй их эргцүүл хийдэг. Тэгээд зарим тохиолдолд ингээ сэтгэлээр ундаг ч юм уу ингээл янз бүрийн юмтай ингээл учрын штэ. Гэхдээ тгийх явцдаа ингээд ер нь хүний амьдрал хүн болгоны амьдрал ингээд цор ганц. Тэгээ хүн болгоны амьдрал өвөрмөц учраас заавал нэг юм тодорхой томьёолын дагуу тэгээ заавал ингээд тэр насандаа тэгсэн байх хэвээр ингэсэн байх хэвээр гэдэг нэг тийм нийтлэг зорилгын төлөө л явна гэхээр айгүй утгагүй. Тэгээд нэг тийм ингээд хуурамч байдлаар өөрийгөө ингээд бусадтай уралдаад байх шаардлагагүй юм байна гэж би ойлгосон. Гэтэ өөрийн гэсэн зорилготой байгаад тодорхой насандаа ингээ их сургуулаа төгсөн мөсийг гэвэл мэдээж болохлах л та. Гэхдээ миний хувьд болохоор огт өөр бодиттой байдал болохоор тэгж тэрийг би сурсан. Яа миний сурсан юм хэлээ. Тийм миний хас яг нэг тийм хин нэгнийг би амьдралаар амьдраагүй яг өөрийнхөө рүү амьдарч байгаа болохоор ингээ заавал хин нэгэнд таалагдах гэж юм хийх шаардлагагүй байна гэдгийг ямар сайн ойлгосон. Яг ингээл өөрөө өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг хийгээл яг ингээл тийм тэгэл явах хэрэгтэй мэн гэдгийг ойлгосон. Тэр бас арай л өөр юм байна те. За миний ойлгосон юм бол за. Бэштэй яг нэг юм ойлгосон нь болохоор бид нэр ингээд хэр их юм мэдхгүй байгаагаа мэдэх үед, ер нь мэдхгүй байгаа юмаа мэдэж эхлэх үед хэр их юм бид нэр мэдтгүй юм бэ гэдгийг мэддэг гэж байгаа байхгүй юу? Тэрийг яг нөгөө ISCP суугаал ингээд ер нь ингээл хүмүүс чи ингээд учир шалтгааныг хайх тэг ингээл ямар нэгэн одоо утга учирыг илэрхийлэх тэр чадвартай байдаг гэд цаанаасаа тэгээ тэгэнгүүт нөгөө нэг бид нэр ингээд аюух зүйлийг мэддэггүй тийм байдаг шүү гэдгээ бас аюу ойлгосон шүү дээ. Тийм. Эндээ сайх юм уу? Аха. Нэг санахгүй шүү дээ. За хоёр дахь нь ихний чатан шат. Оцтой тай харч. Магсаа харч. Ихний юутай сурамжтай маань ер нь бол дөхүү. Тэр нь гэхдээ одоо хүн болгон онцгой. Тэгээд гэтээ яг хувь хүний хувьд эргээд ирж байгаа. Яг хувь хүний хувьд ингээд гадаад төрөх хүний ингээд зан авир, авьяас чадвар тэгээд ингээд тэр хүнд байгаа тэр чадахууд тэг бүгд ганц гэх юм уу. Тэгээд бүгд хизээж тавтагдахгүй дэлхий дээр ингээд цор ганц учраас өөрийгөө бусадтай харьцуулах ямар ч хэрэггүй юм байна гэдгийг ер нь бол сүүлийн хэдэн жилүүдэд нэлээд ойлгосон. Ягаад тэгэхээр ингээд яг Монголд байхаар тэр мэдрэмж бүр амар их байдаг байхгүй. Ингээд Монголын охтууд залуучууд ер нь ингээд амар загварлаг ч юм уу ингээд айгүй нэг тийм кул ч юм уу те эсвэл ингээд өөрийгөө айгүй сайн торддог ч юм уу. Тэнгүүд хажууд нь би ингээд тийм биш юм шиг санагдал
эсвэл ингээд царайны хувьд ч гэсэн ингээд нэг тийм тодорхой стандартыг хөөрхөн гэж одоо нийтлэхээр хүлээн зөвшөөрөгддөг шүү дээ. Тэгээд тэрний дагуу одоо цагаан арьстай биш бол хөөрхөн биш ч юм уу? Хамгийн нийтлэг нь. Гэдэг ч юм уу. Монгол тийм байдаг юм уу? Байдаг шүү дээ. Тэгэл бор олонгууд ингээд халтар малтар гээл янз янзаар дуудагддаг шүү дээ. Цагаан болохоор тэр мэдрэмжийг арай мэдрэг баха гэдэг халтар малтар гэж дуудаж байгааг сонсож байгаа юм уу? Бор хүмүүсийг амар тэгээд гадуух төс. Монголчууд угаасаа л бор биш юм уу? Гэхгүй за. Тэгэл мэдхгүй. Тэгэл яг уу яг гадаа төрхийн хувьд илүү яг тийм зүйлийг ойлгосон ингээд. Тийм болохоор ингээд яг л чи ингээ өөрийнхөө бүрэн ингээд цэцэг шиг ингээд дэлгэрээд яг тийм зан авир яг ингээд юу гэх юм яг бүх юмаа өөрийнхөө ингээд харамгүй дэлгэх тийм боломжийг өөртөө олгоод тэг ингээ өөрийгөө онцгой гэдгийг ухаарах юм бол хүн болгон өөрийгөө хайрлах боломж хамаагүй өсөх байх л та. Тэгэхгүй бол ингээд өөртөө би бүр ингээд амар сэтгэл дундуур бол айгүй амархан байдаг. Тэгтээ тэрийг сурсан. Nice. Тэ чи би бодож байна. Би ингэдэг байсан 10 жилдээ ингээл амар тренд хувц мовц гээл байдаг гэсэн шүү дээ. Тэгэл яг тэрийг олоод өмсч хийсэн гэл яг ингээд би яг ингээд нийгмийн нэг гишүүн байхыг хүсдэг гэсэн заяг ингээл ягаад ч юм ингээл яг юумэр чи яг ингээл бусад ингээл бүх охтуудтай ингээл ижил тэнцээ харцдаг охтуудыг хараад яг тийм болохыг хүсээл яг ингээл нэг тийм л байхыг хүсдэг гэсэн заяг ингээл хин хүн болгоны сэтгэлд таалал нийцхийг хүсээл яг ингээл хинтээ ч чөлөөтэй харцдаг тийм болохыг хүсдэг байсан юм. Тэгсэн чинь заавал тэг шаардлагагүй ингээд яг Мишелийнхтэй амар ядаргаатай байлаа. Яг Мишелийн хэлсэн шиг ингээл би жишээ нь яг заавал тийм байх албагүй угаасаа тэгж чадахгүй байдаг болохоор тэрийг хүлээн зөвшөөрөөл одоо ер нь айгу тэгж амьдрах гээл үзэж байна. Тэгэл заавал яг ингээл бусдын ингээл одоо iPhone 15 та болохыг хүсээд ч юм уу тэгдэг байсан өмнө нь одоо бол ерөөс тэгж хүсэхгүй болцсон. Ингээл миний хэрэгцээг хангаж ивэл болоо гээл бодоол. Nice. Тимээ. Гэхдээ би энэ iPhone 15-ыг утсаа 3 жил барьж агаад үнэхээр солих ёстой болоод. Тайлбар надад. Тэний хэлбэрийн шоус. За. Би яг ингээд ажил хийж байхдаа нэг юм сурсан хгүй юу? Тэр нь болохоор ингээд хүмүүс наа чи ингэчдийн тэгчдийн гэдэг хүмүүсээс айгүй ингээд болгоомжлох юм. Гэхээр энэ хаймар ингээл болгоомжлох биш л дээ. Зүгээр ингээд айгүй авах гэхийн ухаанаар айгүй амар сайн хандах хэрэгтэй гэдгийг. Тэгээ ер нь бол мэдлэг айгүй шинжлэгдэх ёстой байна. Дандаа шинжлэгдэж идэг гэдгийг ойлгосохгүй яг ингээл ажил хийж яхаа нөгөө хүүхдүүдийг аюух Америк явуулдаг залуучуудыг тэгэл өмнө нь явж исэн залуучууд тэгэл янз янзын юм ярьдаг ингээл шал өөр одоо болсон ч гэсэндээ тийм тэгж яхад ингээл өөр бусад хүүхдүүд амар уруу татдаг усахгүй юу наа чи ингэчдэг тэгчдэг гэ. Тэгээ бүр тэрнээс яг ингээ хараад анзаараад ер нь яг ингэж ярьдаг хүмүүс бас хэцүүхэн л юм байна. Тэгээ яагаад гэвэл ингээд угаасаа нэг хуулинд нь ч юм уу өөрчлөлт орсон байсан байхгүй юу? Яг тэр үед нь. Тэгэл яг тэр залуугийн ярьж исэн юм нь угаасаа биш болцсон байсан. Тэгээ тэрнээс хойш би өөрөө ч гэсэн яг наа чи ингэчтэй штэ тэгчтэй штэ гэж ярихаас хүртэл бас нэг зайлс хийх хичээдэг. Тийм болсон. Тэрнийг шаргаалж харж байна. Харин амар сайн төрөөс хойш. За. Дараагийнх нь нөхөрлийн талаар их юм сурсан. За. Би ингээд өсөж явах том болохдоо ер нь ингээд нөхөрлийг
яг ухамсартайгаар хизээч тордж байгаагүй хайхарж байгаагүй юм биш үү. Тэгээд яг сүүлийн хэдэн жилүүдэд ер нь нөхөрлийн ач холбогдлыг маш сайн ухаарад ойлгоод тэгээд ингээд хүн хизээч ганцаараа амьдралд ингээд хоол явахгүй юм байна гэдгийг ойлгосон. Ямар ч үеийн хүн сайн ч муу ч яг чамаа гэж байгаа тийм найз байх юм бол тэр хүн яг тэр хэрэгтэй үед чинь туслах тийм айгүй том хүч болдог. Ингээд айгүй хэцүү ингээд амьдралынхаа ингээд доод үед явж байсан ч гэсэн яг найз гэдэг хүний чин сэтгэлийн тийм тусламж, тийм хайр халамж айгүй сайн юм ингээд аваад авардаг юм байна. Тийм болохоор ингээд найз нөхөрлөлд яг ухамсартаар хөрөнгө оруулах, цагаараа хайр сэтгэл одоо халамжаараа хөрөнгө оруулах, зүрх сэтгэлээрээ тий хөрөнгө оруулах хэрэгтэй юм байна. Маш чухал юм байна. Хүний амьдралд ер нь цаашгүй байх хэрэгтэй зүйл юм байна гэдгийг ер нь ойлгосон. Тэгэл залуу байхад чинь би анх Израилийнхтай би ерөөсөө найзтай болохгүй, ганц найзтай болохгүй гэсэн зорилготой байсан. За миний хамгийн анхны нэг зорилго. Яг тийм мэдгүй амар нөхөрлөл гэдгийг амар буруу ойлгосон байсан байх л та. Яг анхны нөгөө хүрээллээс ингээд цөөн хідэн хүмүүстэй ингээд хөрлөж өссөн. Тэгээд тэдгээр хүмүүстэй багасаа ингээд үгүй гэж хэлж чаддгүй ч юм уу те. Ингээд өөртөө баундари хил хязгаар тавина гэдгийг ойлгохгүй мэдхгүй. Тийм болохоор ингээд зарим хүмүүс ингээд намайг өвтгөх үед тэгэл за ийм л явах хэрэгтэй байна. Найз гэдэг чинь ингээд уучлал тэгэл найзлaalах юм байна гэж ойлгодог байсан бол үгүй юм байна. Ингээд бид нар өөрсдөө найзаа сонгоно. Тэгэл тодорхой хэмжээнд бидний хил хязгаарыг ингээд давах юм бол тэрийг нь ойлгомжтой ярилцдаг ч юм уу. Тэгээ шаардлагатай бол тэрийг ингээд заавал ойртуулах тийм ингээд дотн нөхөрлүүлэх өөртөө дотн болгох шаардлагагүй. Зүгээр л ингээд найз хിവэр нь амьдралдаа авч үлдэж болно. Заавал үзий ядах шаардлагагүй гэдэг болсон. Би нөгөө нэг яадаг гэсэн юм. Би 19 наснда энийг сурч авсан заяа. Яагаад гэхээр би нөгөө нэг тэрнээс өмнө болохоор ингээд одоо миний эргэн тойрны хүмүүс амар галзуу ч юм уу илэн далангуу болохоор ингээд энэ өмнөөс ингээд ямар нэгэн хийгээд өгчдөг гэсэн хэвгүй юу. Тэгэл ингээд би ингээд одоо жишээ нь ямар нэг юм хэрэгтэй болвол ингээд дэлгүүрээс авч чадахгүй үедээ ингээд тусламж хүсэл авчдаг ч юм уу. Тэгээ тэрийг аваад өгөөч гэд хэлээд өг гэд тэгсэн чинь нэг удаа ингээд нэг дотны үнтэйгээ хамт нэг өдөр ажиллаж исэн юм аа. Тэгсэн чинь таны төлөө юу лээ? Танаас өөр хинч тоохгүй. За яж гараа. Өгийг мартчихлаа. Юу илээ? Чи өөрөө өөртөө ер нь эзэн байх хэвээр. Тэгээд чамаас өөр хинч туслахгүй. Чи илүү хайрлахгүй, туслахгүй гэдгийгсэн. Тэгэл би тэгсэн чинь заад тийм дээ гэж бодоод би яг ингээд өөрийнхөө төлөө ингээд алхмуудыг ингээд аягүй сайн хийх хичээдэг болсон. Хэрэгтэй зүйлсээ ингээд асуугаал. Тийм өөрөө хүмүүс бусад хүмүүстэй ярьж чаддаг. Тийм ээ. Би одоо улаачаад тэгээд өгч гэж хэлдэг. Reality check хийх юм биш үү? Тажигч одоо. Таны Гэтэ би угаасаа ганцаарахта хийчихнэ гэж боддог л доо. Яг тэгж чадахыг мэддэг болохоор би. Ингээ гарцааг бодлоо шүү дээ. Ер нь ганцаараа явж ив. Нэг амар биш үү? Гэтэ. Бэс яг гэрээ ажил мэтлийг тэгж боддог шүү дээ. Угаасаа л нэг ингээд нөхөрт гараад өөрөө айл болохоор угаасаа л гэрээ цэвэрлэн угаасаа л хоол хийх. Тийм учраас одоо би заавал гэртээ хоол идэх шаардлагагүй. Тийм үү? Тэгээ би угаасаа нэг оролцдогчгүй хоол хийж мэхэд.
Тэ хоол хийж чадах уу? Чадна. За, guys. Хоол хийж чадсан юм шүү. Аваад цугаараа хоол хийж өгнө гэж. Гэр орны чинь мэлчилэх чинь гэж наа. Мэдхгүй л та нар. Дашка сторижээ. Хөөе байлаа. Юм. За түр баяртай. Галтгон унтраа гатах юм. За. Үнэхээр саяхан ойлгосон зүйл ингээд хэрвээ чи ингээд нэг харилцаанд байвал тэг ингээд тэгээд тэр харилцаандаа ингээд ямар нэгэн байдлаар сэтгэл хангалуун биш тэр хүн чи ингээд чиний хүссэн зүйлийг чамд өгч чадахгүй бол тэрийг өгөх хүн ингээд байж л байдаг гэдгийг ойлгосон. Тийм шүү. Тэгэхээр заавал тийм харилцаанд байгаад байх шаардлагагүй. Хөмөр шивтэж. Замшил. Натаа эртээ харжээ л да. Яг тийм бай. Энэ. Анаач мама. Энэ. Бороо юу шүсүү. Яа. За дараагийнх нь болохоор бидний хавж ч гэсэн анх удаага амьдарч байгаа хүмүүс юм байштай гэдэг би ойрд ингээд дахин ингээд ойлгоод байгаа л да. Гэхдээ одоо ч гэсэн тэрийг ингээд байнга өөртөө сануулахгүй бол ингээд төвчээр алдах гад байдаг үе айгүйх байдаг байхгүй яа тэр би одоо ч гэсэн авчдаг юм дэрсэн. Гэтэ эцээс тэд нар ч гэсэн яг л ингээд бид нар шиг залуу явж байгаа тэгэл яг 27-8 та манай авч гэрлээл тэгэл ихний хүүхдээ жилийн дараа гаргаад тэгэл юуж мэдэхгүй ингээл нэг тийм хоёр тэгээ залуу хүмүүс ингээл хүүхдүүд гаргаад тэгэл тэднийгээ ингээл өсөх гэж хамгийн сайнаараа хичээгээл тижээх гээл хамгийн сайнаараа их ажиллаал гэдэг ч юм уу те тэрийг ингээд ойрд айгүйх ингээд ухаарч байгаа. Түүнээс шиг ингээд өмнө нь за нэг 10 үдтэй ахтай юм уу да тийнейжер ахта гэл аав ээж угасаал ингэх хэвээр аав ээж бүгдийг мэддэг аав ээж гэл нэг тийм entitled гэх юм уу entitled биш юм аа нэг тийм appreciate хийдэггүй байсан бүрэн тэг юу гэх ингээд бүхнийг мэддэг юм шиг тийм гэхдээ мэдхгүй бас яг чадахгүй зүрч байна. Одоо ч гэсэн мэдээл явж байгаа, хичээл явж байгаа. Бас л сэтгэлтэй жоохон хүмүүс гэхгүй. Заримдаа ингээ харахаараа хөөрхөс харагдаад байдаг ш. Нэг аав ээж харахаар. Ингээ нэг тийм ингээд бид нэр ингээ мэддэг юмыг мэдхгүй үед байдаг ш. Тэгэл тэр мөрийг ингээ хэлээл тайлбарлахаар хөөцөө тэгэл мэдхгүй юмыг ингээ тайлбарлаа яж хав байдаг юм байна гэд тэр авир сонир санагдаад хөөрхөн юм шиг. Тосс. Ингээ зүтэн тосс. Гурал авир жэтэр гээ. Аа. Sorry. Жалер гэж байгаа юм өршөөгөөрэй. Биднийг өршөө. Гэхгүй. За. Нэг өршөө. Одоо би ярина тий. Нөө биний ойлгосон юм мартчихлаа гэхгүй. Тийм. Би ингэсэн 10 жилдээ би ерөөс даалгавраа идэггүй байсан байхгүй юу. Тэгэл дүн гарчдаг. Тэгээ нэг шалгалтандаа гайгүй навчил тэгэл дүн гарчдаг. Тийм байсан байхгүй юу. Тэгэхгүй шүүхтэй. Харин тэгээ ярих чирээж. Тэгээд би ингээд оюутан болсон чинь ингээд шал өөр ингээд амар оюутнууд хичээж мичээгээд тэгээ даалгавар малгаараа идэг. Тэг ингээд би хичээхгүйсэн чинь ингээд амар сонио 30 хэдэн оноо мөн авч маа би өөр ингээд шоконд ороо заяа. Яагаад тэгээд таамал гээ ойлгохгүй. Тэгээ би яг тэгэж явж байгаад оюутан байха болцсон. Тэгээ дараа нь
яг ингээд бүтэн цагаар үйлчилж эхлээд тэгээ тэр үедээ ингээд өдрийнхөө ингээд төлөвлөлтийг гаргаад төлөвлөснөө хэрэгжүүлэх хичээгээ тэгээ авсан чи ингээд надад бүр амар хөөрчлөлтүүд гараад хөгжиж эхлээд тэгээ ингээд юмыг цагтан толгож хийх биш яг ингээд урдчлаад баг багаар хийх нь айгу зөв юм байна гэдгийг ойлгоцсон байсан юм байна лээ. Тэгсэн чинь би саяхан бас мартцсан явж байгаад сая олж бас мэдээзээ ингээд одоо яг ингээд яг ингээд төлөвлөлтүүдээ хийгээл ингээд санхүүгийн хувьд ч гэсэн тий яг ингээд дэглэмтэй ахыг хичээгээл тэгэл ихсэн чинь бас ингээд амар их өөрчлөлтүүд гараад одоо ингээд хийх ёстой ажлуудаа ингээд чеклээ явчихгууд амар их юм хийцэн яг ингээд бүгд яг ингээд төлөвлөсний дагуу болж малцсан. Тэгэхээр айгу гоё юм элий. Тэгэхээр тех хэрэгтэй юм билээ шүү. 7 хоногоор ядаж төлөвлөх хэрэгтэй. Өдөр болгон чаддгүй маа гэхэд. Тэрийг сурч авч байгаа. Nice. Чих практик гэж. За. Би нэг юм ойлгож авсан ингээд эргэтэй мөртөө харилцаан дээр харилцаан дээр амар юм сурцсан тийм. Nice. Өөрөөр дээр ингээд одоо ингээд нийгэмд тавьж байгаа ялангуяа Instagram дээр ингээд байгаа айгүй олон reels биш тэ ингээд romantic байдлыг ингээд илэрхийлсэн. Reels нь биднэрт ингээд бүр амар нөлөөлтийг альсахгүй тэнгүүд яг team стандартыг тогтоох гээд яг тийм л юм хүсэл гэтэл ингээд соёлын ч өөр ч юм уу те яг тийм одоо Instagram дээр харж байгаа бүгд л ер нь жоох юм европчилсан romantic team юунууд гэж байгаа байхгүй юу? Хэмжээнүүд. Тэгээд тэнгүүт ингээд Азийн орнд тэр нь яг ч тийм яг одоо юм соёлоосоо болоод болох боломжгүй зүйлс зөндөө байдаг. Тэнгүүт тэрийг нь харгалзахгүй зүгээр л яг ингээд тэр тэг жам чинь нэг жам чинь надаа яагаад ингэж хандахгүй байгаа юм бол гэд аюух ялангуяа охтууд маань айгуу тэгж боддог юм шиг санагцаахгүй юу? Хэрэгтэй хүмүүсийг би боддог юм гэдэггүй. Баар юу боддог ахаагүй. Доктор ингээл аюух ингээл гомдож момцсон стори ингээл хийгээл тэ ингээл reels амар хуваалцдаг шүү дээ. Яг тэрнээс ингээ харагдахад бас бид нэр өөрсдөө ингээд аюух тэр reels-ийн Instagram-ийн social media-гийн нөлөөнд орцсон байдаг. Тэгээд нөгөө харилцаж байгаа хүнээсээ бас амар их шаардлагыг тавьдаг юм шиг санагдсан. Саналыг бай. Юу. Өгчлээ штэ. Хор хэцлээ. Миний дараагийн суралцсан зүйл нь болохоор Энээсээ харах юм уу? Санаж байгаа юм уу? Зар. Яаж эхлүүлэх юм бол одоо бид нэр ингээд зарим өөрөөр орчинд орох үед өөрөөр бүлэг хүмүүстэй ингээл таарна шүү дээ. Үеийнхээ ч юм уу эсвэл ингээд янз янзын үеийн ч юм уу. Тэр тохиолдолд ингээд заавалчгүй фитэн буюу тэрнтэй ингээд зохицож тэдний нэг болох гэж хичээх шаардлага ерөөсөө байхгүй. Яагаад гэхээр чи зүгээр л өөрийнхөө байгаа тохиолдолд яг санал нэгтэй хүмүүс нь угаасаа л хүрээд ирдэг. Тэгээд угаасаа санал нэгтэй хүмүүстэйгээ найзалж нөхөрлөж ийж ингээд өсөж дэвчдэг. Тэгэхгүй бол Хэн бэлээ энэ? Лашка. Ой Яава ярьчгүй. Нэгэр. What are you doing? Би хөөж самарсан. Энэ нь месаж чинь. Фитэн. Фитэн та. Бэсэг синтамын нөө. Тэбэ хатаа намайг. Ая нөө, начиа. Тэгээ шаард миний цамцыг авчлаа. За ямар ч тийм шүү манай хамгийн сурсан зүйл хамгийн сүүлийн тэгээд дуусгая да. За тарихыг сонсъё нэг сүүлийг сонсъё миний бодлоо. Амар чухал юм хэлжсэн дааш ингээд Jenny фото авчихлаа. She's up. Тэцээ хэлсэн. Яан тэгээ хэлэхэд те.
Амьдрал бол Энэ насны өндөрлөөс зөвхөн та нарын талаар биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Амар англи шууд ингээд орчуулгахтай хэлчихлээ тий. Яг англид та бодож ирсэн үү? Тэ ингээд мэдээж чи бол өөрийнхөө ертөнцийн төв ч гэсэн чи бус хүмүүсийн ертөнцийн төв ерөөсөө биш. Окей. Word. Тэр өөрийгөө зовоогоол тусд юм дөө. Peace out. тэр хүн болгонд гэж бод юм уу? Мэдхгүй ихэнх тохиолдолд 10 хэд нас шүргэж явахдаг гэдэг юм шүү. 20. Тэр нөө тэр чинь бас зарим өөрөөр хэлэгдэх байдлууд гэдэг юм шүү дээ. Ингээд жоохон сэтгэлтэй байхгүй гэдэг чинь юу юм. Тийм Сэтгэлтэй байхгүй гэдэг нь юу вэ? хүмүүс ингээд чинь жоохон сэтгэл гаргаа ингэчгүй тэгчихгүй гин нөө өөрийнхөө төлөө юм хэлэх гэдэг шүү дээ. Сэтгэлтэй гэдэг үгээр ингээд тэрийг хаагаад тэр чинь тэгээл яг бас нэг утгаараа ингээд зөвхөн тэр хүнийг бодож явах хэрэгтэй гэсэн хандлага байхгүй юу? Тэгтээ бас тэгж бас мэдээж хүмүүсийн талаар бодож тэ ингээд туслах хүмүүстэй хамтрах гэдэг талаар мэдээж бодож явах хэрэгтэй. Туушрлоо битээ ороо. Туушрлахгүй. Peace out. Туушрахыг Anna is tired. одоо би түн удах. Араас нь би Насны намаа. юу насны намар. Би асуудаг нэг юм хэлэх үү? Ерөөс санаанд орохгүй наа. За ээж гэхдээ жоохон бодчих л да бодвол ороод ир. Тий. Нөгөө нэг бүтэн цагаар үйлчилж хахад ингээд нэг хөөрхөн залуучдын уулзалт гэж хийдэг гэсэн баггүй 71 тутам бид хэд. Тэгээл тэр үеэр ингээд найз нөхөрлийн талаар ярилцж байсан. Тэгсэн чинь найз нөхөрл юун дээр тогтдог вэ гэдгийгсэн чинь итгэлцэл болон хайр дээр нөгөөнийгаа хайрлах хайр дээр тогтдог гэд тэгж судалж байсан баггүй. Тэгээл тэгсэн чинь яг тийм шиг санагдал. Тэрний дараа ингээл би ингээл амар найз гэл бодож исэн хүн маань шал өөр надад итгэдэггүй ч юм уу. Тэгээ тэрийг олж хараал. Тэгээл яг найз биш юм байна гэдгийг илүү ойлгож аваад ч юм уу. Тэг ингээд тэгж бодож ялгаж салгаж сурсан. Ингээ найз гэдэг үе би өмнө нь ойлгодог байсан. Тэгээ одоо илүү ойлгодог болсон тэр үеэс хойш. Гэтэ ер нь л харилцаанууд л итгэлцэлээр л тогтдог юм шүү тий. Яг дотн харилцаа. Тэгэхээр амин мохос сонсдог. Дотн харилцаа. Найз нөхөрл хос мосных аав ээжийн мэжиг харилцаанууд тий. Yes. Тийм байна. За бидэнтэй хамтсан баярлаа баяртай. Баяртай гэхгүй юм заа. Энэ шиг бичлэг олон үзхийг хүсвэл like, share, subscribe Яа гэж мэдээ. Кэмина. Ерөөсөө хийх юм байна. Гэтэ everybody has their first try, right? Хийчих юм байна. Би эдитлээд оруулчих шүү. Тэг. Зөө. Тэний ярьж байгаа. Мөглөө үлдсгээ хэдүүлээ. Чиний интрогоо олох юм шүү чи. Хийх болно. Миний интрог санджаас дээ. Би өөрийнхөө юу? Би өвтөв хийх юм уу? Чиний өвтөв Хийхгүй байна. Зүгээр хамтынхтай хэл та. Дандаа л зөндөө олон жил ингээл хамтдаа нээ гэж ярьсаар яваад эзэж нээж байгаагүй шүү дээ. Окей. Шууд нийчлэлт хийжилт. Шууд нэ. Хамтын юу байгаа шүү дээ. What? Ардлага тэнцүү хааж. Яа шууд орчихчих юм шиг Спонсор яриад байхгүй тий. Спонсор. Эхний видеонд яа та одоо үс яагаад байгаа бэ? За бай бай. Яа дуусах. Мишель дуусгаарай. Жанэ. За энэ бичлэг маань өргөжлээ да. Их өргөжлж жоохон англи өөрчлөгдсөн байгаа. Тэгтээ зүгээрээ. Гэтэ гоё да. Төрүүч хүмүүс шүү. Таньж байгаа зүтэй байна.